компаниуд дээр төлөөдөө удирдах зүйл хэр оновчтой байдлаар хууль эрх зүйн хүрээнд сонгогдож чадчих байгаа. Магадгүй гадны хөрөнгө оруулагчид уулуурхай Монголын уулуурхай компаниудыг үзээд нэмэх бол төсөлтэй байдаг багтаа. Тэгэхээр яг тэр удирдлагын зүгээс тараг компаниуд засаглалыг хэдүүлэн гадаадын хөрөнгө оруулагчдад хэр нээлттэй байж чаддаг вэ? Гадаадын одоо томоохон мөрөнгийн биржүүдээр бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүдийн хувьд ярих юм бол яг тухайн байгууллагын вебсайт одоо тэр холбогдох бүхэл их сурвалж руу ороход бол энэ чиглэлийн мэдээлэлүүд бол бүртгэгдсэн байгаа. Бүх одоо улсын түвшиндээ одоо мэдээлэх ёстой бүх мэдээлэлүүд бол байршсан байж байдаг. Хамгийн онцлог нь бол Монгол улсад бүртгэлтэй байгаа аж ахуйн нэгж нь яг бас яг олон улсын одоо тэр хөрөнгөний зах зээлээр гарсан байгууллагын одоохон компани салбар нь байгаа. Тэгэхээр энэ компани маань одоо өөрөө бас тийм байж чадчих нүг гэдэгтэй бас хэрэгэлзээтэй. Бас дотоод хөрөнгө зүйлсүүд бас байх талтай. Дотоодын хөрөнгөний одоо төрийн өмчт компаниуд одоо бас дотоодын хөрөнгө оруулалт байгууллагын хувьд бол байлиг авч байсан.